судалгаа аваад үзэхэд ямар нэгэн шалтгаангүйгээр одоо 16 оны одоо 12-аас 16 оны мөн үеийг өнөөдрийн мөн үетэй харьцуулахад ямар нэгэн судалгаагүйгээр одоо ингээд их хурлдаа суугаагүй тасалсан цагийн тоо 12-аас 16 оны мөн үеийнх нь 3 дахин илүү байгаа байхгүй юу? Тэрүүн би тэрэн дээр бас нэг буруу хэлчих бол 3 дахин илүү. Ингээд аваад үзэх юм бол энэ эрдэсийн асуудал бол байнга байсаар байсан гинүү байсаар байсан л асуудал. Энэ удаад Монгол Ардын нам 65 нөгөө үнэмлэхүй олон болсон учраас бас энэ эрдэстэй холбогдсон асуудал нийгэмд нэлээд одоо бас галтай буусан. Тийм ч учраас бол бид нар бас энэ асуудал дээр ашиг өглөөгч дүгнэлт хийх ёстой байна гэж ойлгож байгаа. Өөрөөр бол одоо их хурл тараад явчих төвшөнд за их хурл одоо бүр ажиллаа хийх чадамжгүй төвшөнд болсон гэдэг үг ямар нэгэн үндэслэл байхгүй. Тэгвэл энэ засгийн газрын хувьд бол одоохондоо яг тим ажилчлаа, тим үр дүн гарлаа гэж хэлэхэд бол эрт. 100 хоног гэдэг бол засгийн газрын хувьд тим айхтар одоо бас юм бүтээч хугацаа биш шүү дээ. Өөрөөр хэлэх юм ялангуяа одоо ингээд энэ засгийн газраа бүрдүүлэх за тэгээд энэ дотор талын одоо янз бүрийн бүтэц бүрэлдэхүүний өөрчлөх энтергээд бас энэний хилэм дагуулсан ажлууд үргэлжилсээр л байна шүү дээ. Зүгээр одоогийн энэ эдийн засгийн эерэг өөрчлөлтүүд гараад байгаагийн одоо хамгийн гол юм нь бол юм үннээрээ шудраг байх хэвээр. Өмнөний засгийн газрын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн л одоо гарч байгаа. Харин одоо бол энэ засгийн газрыг ард түмэн чих тавин хүлээж гэн, чагнаж гэн, харж гэн, ямар үр дүн гаргах нь юу хийх нь ямар зоригтой арга хэмжээ авах нь гэдэг дээр одоо хүлээлттэй байна шүү дээ. 65 хүн бол бүгдөө нэг бодолтой болчихсон. Бүгдөө одоо заа зүгөө болчихсон юм гэж бол байхгүй шүү дээ. Энэ 65 хүн чинь 65 өөр үзэл бодолтой, 65 өөр санаатай. Харин ганцхан зорилго бол нэг. Тэгэхээр тэр зорилгод хүрэхийн тулд олон ургуулч үзэл уралдуулж л байгаа. Тэгэхээр энүүнийг одоо нийгэм яаж хүлээж авах нь бол нийгмийн асуудал шүү дээ. Өнөөдөр бол Монгол Ардын намын бүлэг хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож байна. Улс төрчдийн нэр хүнд, төрийн нэр хүнд унгаад байгаа юм чинь бол ерөөсөө дотроо байна шүү дээ. Улс төрчид дотроо байна. Улс төрчид өөрөө өөрсдөө энэ төрийн нэр хүндээ унгаагаад байна шүү дээ. Өөрсдийнхээ нэр хүндийг өөрсдөө унгаагаад байна шүү дээ. Би нэг зүйлийг байнга хэлдэг шүү дээ ер нь. Хэрвээ одоо энэ хэвлэлийнхээ анзаардаг бол улс төрчдийг одоо авилагчин, хулгайч, лөөрчин гэж хин ихэлж хэлээд байгаа юм бэ? Ерөөсөө улс төрийн хүчүүд бие биенийг яавал доош нь хийхийг гэдэг өнцгөөс ярихаараа л ийм ярьдаг шүү дээ. Тэр лөөрчин, тэр авилагчин, тэр хулгайч. Тэгэхээр ард түмэн тэрийг хүлээж авч соёлын ертөнцгээд одоо энэ жилээ тиймаар бол дэврэгдэг, хөөрөгдөг, тодорхой хэсэгч байх шиг байна, зохион байгуулалттай хэсгүүч байх шиг байна. Ингээ явдаг. Ингээд энэ төрийн чинь нэр хүнд унаад байна шүү дээ. Энэ бол нэг төв зүйл. Хоёр дахь нь бол Монголын төр шиг байж бас чадахгүй байна шүү дээ. Яг үнэндээ. Шийдвэр гаргаад тэр гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх тал дээр муу ажиллаж байна. Шийдвэрээ дутуу тооцоолж гаргаж байна. Одоо бид нар бол би дутуу тооцоолж гаргаж байна гэдэг дээр нэг жишээ хэлье л да. Энэ нэг том төслүүд л гэж яриад байгаа юм. Тэгээд яг хөө тэр нэг оюу толгой нь одоо хилтэй амтай хэрүүлтэй маргаантай ч гэсэн Монгол улсын эдийн засгийн нэг тодорхой жирэх хүч болол явж шít. Өнөөдөр татварын орлогоор оюу толгой Эрдэнэт 2 одоо эхний 1-2 тал Монгол улсад татвар төлөөд явж шít. 5 толгой гэж байгаа юм. Тэгээд одоо энэ дээр юу хийгдэв? 10 жил боллоо шít. Нэг ерөнхий сайдыг одоо санаж ил байгаа бох. Ерөөс ингээ маргааш гэрийн зурн гарна. Ерөөсөө бид одоо ингээ төмөр замаа 50 урд өдөр нь аймаар сүржин мэдэгдэл хийгээд маргаашны их хурлын дарга нь буцаагаад нам цохоод унгааж ирснийг бид нар харж ил байсан. Яг түүнтэй адилхан одоо том төслүүдээ хөдөлгөн явуулна гэл одоо манай энэ засгийн газар ч гэсэн хэлж ил байна. Хийзээ. Яаж ямар тооцоо үндэслэлээр явуулах гэдэг нь одоо бол тодорхойгүй. Тэгэхээр нэг хоосон ярьдаг нэг ийм юмнууд чинь манай энэ төрийн нэр хүндийг унгаах юм руу ороод шүү дээ. Хийвэл зоригтой хий. Хийхгүй бол дугаа авах хэрэгтэй гэдэг энэ зарчмаар бид нар ажиллах хэрэгтэй байхгүй юу?